радио конкурс. радио конкурс. Хүүхэд залуучуудын редакцаас бэлтгэн хүргэдэг мигмар гарагийн тэнхлэг хөтөлбөр хөргөжлөн та бүхэнд хүрч байна. 7 хоног өрийн мигмар гарагийн энэ цагт бид радио конкурс уралдаанд нэвтрүүлгийнхаа 2 дугаар хэсгийг сонсогч олондоо хүргэдэг уламжлалтай. За энэ удаад биологийн тэнхимийн багш нар манай студид хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр төрийн өмчт Улаанбаатарын их сургуультай хамтран бэлтгэж байгаа радио конкурс уралдаанд нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаарт хүүхдүүд маань биологийн хичээлтэй холбоотой 3 асуултыг хүлээн авсан байгаа. За асуултыг тайлбарлаж, за биологийн тэнхимийн онцлогийн талаар мэдээлэл өгөхөөр манай студид биологийн тэнхимийн багш доктор Аюуш Сүрэн за багш Агийн манаар хүрэлцэн ирсэн байна. Багш нартаа өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр хүүхдүүд маань хэдийнэ 3 асуултанд хариулж зөв гэсэн хариултаа бидэнд илгээсээр байгаа. За магадгүй 13 цаг 50 минутаас асуултаа хүлээн авч амжаагүй сонсож хараахан амжаагүй хүүхдүүд байх юм бол яг одоо бас анхаарлаа хандуулан тэмдэглэж аваад уралдаанд оролцох юм боломж байгаа. Багш нар маань асуултынхаа онцлогийн талаар ярилцах болно. Өнөөдрийн хичээл дээр ямар одоо хичээлүүдийг онцолж асуултыг бэлдсэн бэ гэдгийг бас тайлбарлан хүргэх болно. За тэгэхээр хүүхдүүд маань анхааралтай сонсоод асуултаа бичиж тэмдэглэж аваад радио конкурс уралдаанд нэвтрүүлэхдээ онлайнаар болон мессежээр оролцох юм боломж байгаа. За яг одоо бидэнтэй хамт байгаа сонсогчдын хувьд бол оролцогч хүүхдүүдийн хувьд бол эфирийн 30 50 22 гэсэн дугаарын утсанд холбогдож багш нартайгаа холбогдсон өнөөдрийн хичээлтэй холбоотойгоор бас санаа бодлоо хуваалцах юм боломжийг олгож байгаа. Тэгэхээр 30 50 22 дугаарын утас бол оролцогч хүүхдүүдийн маань хувьд нээлттэй гэдгийг бас онцлон хэлмээр байна. За ингээд өнөөдрийнхөө асуултыг дахин нэг сонсогч хүүхдүүдтэй давтан хэлье. За асуултыг сонсохоос өмнө багш нараасаа бас тайлбарыг хүсэж байна. Өнөөдрийн асуултууд маань ямар онцлогтой асуултууд вэ? Хэдгээр ангид одоо судалдаг хичээлүүдээс өнөөдрийн асуултыг бэлтгэсэн бэ? Энэ талаар эхлээд тайлбар хүргэж. За та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За энэ асуултын тухайд бол эхний 2 асуулт бол за багш нар маань микрофондоо сайхан ойртоод микрофоноо амандаа ойртуулаарай. За эхний 2 асуултын үед бол манай сурагчид маань одоо бага ангидаа үздэг одоо дөнгөж амтын судлал урмал судлалын хичээлийг үзэж эхлэнгүүтээ үздэг асуултуудыг сонгож авсан байна. За эхний асуултын хувьд ургамлын эс амтны эсээс ямар ялгаатай вэ? Энэ бол одоо биологч мэрэгчлэн болох гэж байгаа биологийн шинжилгээ ухааныг судлан суралцж байгаа одоо сурагч оюутнууд юм бол хамгийн төвийн мэддэг асуулт гэж эхний асуултыг сонгосон байна. За хоёр дахь асуултын хувьд бас л мөн амтын судлалын хичээл орж одоо үзэж эхлэх тэр үедээ хамтарч одоо хавч хэлбэртэн бол өөрөө сэр нуруутай амтан. Тийм учраас одоо хавч хэлбэртний тухай цусны эргэлтийн цусны эргэлтийн ямар тогтолцоотой вэ гэсэн асуултыг оруулсан байгаа. За гурав дахь асуулт бол ер нь биологийн олон улсын олимпиад, биологийн одоо 12 дугаар анги төгсөх одоо яшин шалгалт болон бусад асуултанд маш өргөн хүрээтэйгээр оролцдог. Хосталт үрт ургамалд ордог овгийг сонгоно гэсэн асуултуудыг сонгосон байгаа. За ингээд өнөөдрийнхөө 3 асуултыг дахиад нэг хүүхдүүдтэй хүргэе. За хүүхдүүд маань бичиж тэмдэглэж аваарай. Магадгүй оролцох энэ одоо өнөөдрийн 3 асуулттай холбоотой эргэлзэж тэмдэглэсэн зүйл байх юм бол багш нартайгаа холбогдоод ярилцах юм боломжтой. Багш нараасаа бас асууж тодруулах зүйл байгаа бол 30 50 22 дугаар явц таны нээлттэй байгаа гэдгийг бас онцлон хэлье. Ингээд асуултынхаа хариултыг зөв гэсэн хувилбарыг сонгоод 30 50 22 дугаарын утсанд ирүүлэхээс гадна онлайн хэлбэрээр нэвтрүүлэгтээ оролцох юм боломж байгаа. Монголын радио пэйж хуудсанд за хүүхдийн нэвтрүүлэг Facebook хуудсанд давхар асуултыг байрлуулж байгаа. Тийм учраас чатаар бидэнд хариултаа ирүүлээрэй. Уралдаанд оролцоорой. Ингээд өнөөдрийнхөө асуултыг хүлээн авъя. радио конкурс уралдааны биологийн хичээлийн асуулт даалгавар 1. Ургамлын эс амтны эсээс ямар ялгаатай вэ? A. Хэлбэрийжил, B. Бакул пластид эслэгтэй, C. Эсийн хан зөөлөн, D. Өсөлт хязгаарлагдмал, E. Централт гетеротоп хооллолт. 2. Хавчны цусны эргэлтээ ямар тогтолцоотой вэ? A. Битүү, B. Хаалттай, C. Задгай, D. Байхгүй. 3. Хосталт үр тургамалд ордог овгийг сонгоно. A. Луйлтан, B. Уйтэн, C. Сарана, D. Гол гэсэртэн, E. Луйлтан, гол гэсэртэн. Зөв хариулт
1-ийн B, 2-ийн C, 3-ийн E. За тэгэхээр өнөөдрийнхөө 3 асуултыг сонсогч хүүхдүүдтэй хүргэлээ. Хүүхдүүд манд асуултаа хүлээн авч сонссон байхаа гэж бодож байна. Тэгэхээр энэ бол одоо биологийн хичээлээр гүнзгийрүүлэн суралцах, судлах, сонирхолтой хүүхд залуучуудын хувьд бол зайлшгүй мэдчих ёстой ийм хичээлүүдээс, зайлшгүй судалсан байх ёстой ийм хичээлүүдээс сонгосон ийм 3 асуулт байлаа. Харин одоо бид өнөөдрийнхөө одоо асуултын зөв хариултыг тайлбарлан хэлэхээс өмнө биологийн тэнхимийн онцлогийг болоод энэ одоо тэнхимд хичнээн чиглэлээр оюутан залуучуудыг мэрэгчлэлтнүүдийг бэлдэж гин вэ. За тэгээд энэ чиглэлээр суралцж байгаа энэ тэнхимийг сонгосон оюутан залуучуудад маань ямар боломжууд бас нээлттэй байгаа вэ гэдэг талаарх мэдээллийг хүргэе. За сонсогч хүүхдүүдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Төрийн эмчүүд Улаанбаатар их сургуулийн биологийн тэнхим маань 2001 онд анх байгуулагдж ирсэн. Үдгүй 18 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирж байна. За манай тэнхим сургалт эрдэм шинжилгээ үйлдвэрлэл гэсэн чиглэлээр бакалавр, магистр, докторийн шатлсан сургалтыг явуулдаг. За үндсэн биологи, байгаль орчныг хамгаалах технологи гэсэн 2 хөтөлбөр дээр за дараах 5 мэргэжлэр мэргэжилтэн бэлтгэж байгаа. Үүнд биологч, биологи палеонтологч, байгаль орчныг хамгаалах технологич, байгаль орчны нөхөн сэргээлт, байгаль хамгаалалт гэсэн үндсэн 5 мэргэжилтнэр одоо төгсөгчдийг бэлтгэн гаргадаг. За биологийн тэнхимд одоо энэ одоо олон чиглэлүүдээр суралцж байгаа оюутан залуучууд маань ямар чиглэлээр одоо ажлын байран дээр гараад ажиллах боломжтой байдгийг энэ талаар хүүхдүүдтэй мэдээлэл өгөөч. Хүүхдүүдийн маань мэрэгжил сонгох тал дээр бас эргэлзээтэй мэдлэг дутамгаасаа болоод олон сайхан боломжуудыг алдах ч юм уу те хэдхэн одоо мэрэгжил ажлын байрны талаарх ойлголттой байгаасаа болоод бас сонголтоо буруу хийх иймэрхүү тохиолдол байдаг шүү дээ. За манай тэнхим байгуулагдсан цагаас нийт 250 гаруй бакалавр, 70 гаруй магистрийн одоо төв хамгаалуулан төгсгсөн байдаг. За нийт төгсөгчдийн маань 70-аас 80% нь бол одоо төгсөөд шууд ажлын байранд шилждэг гэсэн одоо статистик дүншилгээ гарсан байдаг. За яагаад ийм учиртай вэ гэхээр ерөнхийдөө манай сургууль анх байгууллагахдаа бол шинжлэх ухааны академи харьяа хүрээлэнгүүдээ одоо залгамж халаа бэлдэх, залуу эрдэмтдийг одоо мэргэжилтийг бэлдэх зорилгоор анх байгуулсан. Тэр ч утгаараа бол төгсөгчдийн маань 60-аас 70% нь шинжлэх ухааны академи харьяа хүрээлэнгүүд. Тухайлх юм бол биологийн хүрээлэн, ботаникийн хүрээлэн, палеонтологийн хүрээлэнгүүдэд эрдэм шинжилгээний ажилтнаар ажилдаг. Одоогоор амжилттай ажилласаар байна. За мөн үүнээс гадна бол яг энэ чиглэлээр мэрэгшээд төгсөж гарснараа бол одоо олон салбарт хөрвөн ажиллах боломжтой байдаг. За үүний нэг нь бол байгаль орчны одоо аялал жуулчлалын яам гэж байдаг тийм ээ. Энд бол одоо байгаль орчны мэргэжилтэн, за аймаг сумдад бол байгаль хамгаалагч, за бүх төрлийн хүнсний үйлдвэрлэлүүдэд биотехнологич, микробиологч, за томоохон уул уурхайн компаниуд бол байгаль орчны нөхөн сэргээлт гэх мэт одоо бол олон салбарт хөрвөн ажиллах чадвартай ийм мэргэжил юм аа. За аяр суран багштай нэмэлт мэдээлэл байна уу? За манай тэнхимийн хувьд бол бас өөр нэг сонирхолтой ярихад энэ чиглэлүүд дундаа сонгоод ярихад бол одоо биологи, палеонтологийн анги гэж байгаа. За энэ нь бол бас онцлогтой. 2003 онд одоо Монгол орн болвол эртний ургамал амтны үлдвэр ургамал амтнаараа бол одоо дэлхийд одоо бас энэ олдураараа бол одоо дэлхийд дээгүүрт ордог орн. Ийм ч учраас 2003 онд Улаанбаатар их сургуулийн биологийн тэнхимд биологи, палеонтологийн ангийг нээгээд шаардлагатай мэргэжилтийн шаардлагатай байсан учраас ингээд нээгээд энд 2007 онд 11 одоо оюутныг бол одоо бакалаврын зэрэгээр төгсгсөн байдаг. За энэ оюутнууд нь бол бүгдөө палеонтологийн хүрээлэнд шууд ороод одоо ажилд бүгд ороод одоо бол одоо бүгдөө дараа нь магистрийн, докторийн сургалтанд Япон улсад, Оросын холбооны улсад, Америкийн түүхийн музейд одоо мэргэжил дэвшлүүлээд одоо амжилттайгаар ажиллаж байна. За ингээд 7 оноос хойш одоо энэ юуг бол одоо бас хаагаад энэ хөтөлбөрөөр хаагаад ингээд 18 оноос одоо эдгээр ажилчдынхаа залгамж халааг бэлтэх шаардлага гарсан тулд одоо 18 оноос одоо Улаанбаатар их сургуулийн биологийн тэнхимд палеонтологи, биологийн ангийг нээгээд дахиад эсэлд авж байна. За энэгээр одоо гараад мэргэжилтэн болоод одоо дадлага сургалтаа болвол мэдээж одоо говийн аймагуудаар одоо ургамал амтны эртний олдвортой аймагуудад одоо судалгаагаа хийдэг гадны судлаачтай хамтраад энэ чиглэлээрээ бол одоо Монгол оронд зайлшгүй мэргэжилтийн шаардлагатай байгаа учраас энэ ангийг ахаад 2018 оноос одоо энэ жил 2019 онд бас эсэлтээ аваад ажиллаж байна.
Тэнхимийн зүгээс биологийн тэнхимд одоо элсэн суралцах гэж байгаа оюутнуудаа ер нь шалгалтын хувьд ямар шалгуурыг тавьдаг вэ? Манай тэнхимд энэ чиглэлээр суралцах гэж байгаа оюутнууд элсдийн ерөнхий шалгалтанд хэдэн оноо авсан байх шаардлагатай, ийм зүйлүүдийг мэдж явах ёстой ч гэдэг юм уу? Нэмэлт одоо бас танайхаа зүгээс элсэж байгаа оюутнуудаас шалгалт авдаг ч юм уу? Ямар шалгуур байх вэ? За манай мэрэгжил бол ерөнхийдөө л онцлогтой. Юугаар онцлогтой вэ гэхээр ерөнхийдөө бидний одоо гол одоо судалгааны объект бол хээр хөдөө байдаг тийм. Яагаад гэхээр тун дагаа ургамал амьтан нь бол ялчгүй тэр амьдрах экологийн тэр орчиндөө бол дасан зохицсон байд. Бид нэр судлаачд бол тэнд нь очиж судалгаа хийх болтой. Тэгэхээр бол одоо онлайн мэдлэг гэхээсээ илүү тухайн хүүхд маань өөрөө хатуужилтай. За юу гэдэг хөдөлмөрч хичээнгүй тийм юуг бол маш их харж үздэг байгаа. Тухайлбал бол яг тэгэхээр тэр хөдөө орон нутгад ажиллахаар тэр хувь хүнээс бол маш их хэмжээний одоо хувь хүний бол зан чанар бол харагддаг учраас нэгд бол номерт хүүхдүүдийг одоо тэр чиглэлийг бас илүү хардаг. За хоёрдугаарт бол ялчгүй онлайн мэдлэгүүд бас энэ дээр яригдана. Энд бол одоо ерөнхий биологи хичээлийг бол ерөнхийдөө бол онлайн төвшөнд бол маш сайн судалсан байх. Суур мэдлэг бол сайтай хүүхдүүд байх шаардлагатай. Орж оюутан болоод орж ирснээс хойш бол судалгаа шинжилгээний ажилд бол одоо 2 дугаар ангиасаа бол ороод эхлээд явах учраас бол тэр хүүхдийн онлайн мэдлэг бол зайлшгүй суур дэвсгэр болж өгдөг. Хээрийн нөхцөлд ажиллах чадвартай байх хэрэгтэй байна тийм ээ. Оюутнуудын бас яг унган нуузаанд хөрөх тэгээд тэр төсвөр хатуужлалын дадлага ажлын явцад харагддаг гэж байна. Эндээс бас шантраад ч юм уу замаасаа болох няцах мэрэгчлэрээ үргэлжлүүл сурахгүй сургуулаа орхих юм тохиолдол ер нь ажиглагддаг. Ер нь бол биологч гэдэг мэрэгжил бол ямар нэгэн амьд юмтай бол харьцаж байгаа. Ургамалч байсан амьд ч гэсэн ер нь амьд ертөнцтэй харьцаг. Тэгэхээр тухайн хүнээс зайлшгүй одоо тэр нөгөө одоо хянуур байх, одоо ямар нэгэн юмд одоо хариуцлагатай хандах амьд амьтантай л харьцаж байгаа болохоор тэр одоо шаардлагыг бол одоо шаарддаг. Ерөөсөө хүссэн хүсээгүй тэр мэрэгжил өөрөө шаарддаг. Тийм болохоор ерөнхийдөө 1 2 дугаар курстэй одоо бид нартай одоо манай багш нартай хөдөө одоо судалгаагаар яваад одоо Монгол Орсын экспедицийн судалгаа одоо бусад олон орны судлаачтай хамт яваад хүүхд бол өөрөө энийг бол ихэвчлэн ухамсарладаг. Одоо би ер нь одоо энэ Монгол орныхоо ийм одоо амьтныг хамгаалахын тулд ийм ургамлыг хамгаалахын тулд би энийг ингэх ёстой юм байна гэд өмнөх судлаачтаас одоо туршилт одоо тэр мэдлэгийг олж аваад тэгээ илүү их дуртай болдог. Тэгээд 1 2 дугаар курстэй одоо сурсан хүүхдүүд бол 3 4 дугаар курстэй бүр өөрөө энэ мэрэгчлээсээ салж чадхааргүй тийм сонирхолтой сонирхож одоо судлаас оролцдог. За тэгэхээр өнөөдрийн хавьд бид 3 асуултаа сонсогч хүүхдүүдтэй хүргэсэн. За хүүхдүүдээс маань асуултууд ирсээр байгаа. За магадгүй яг одоо хариултаа илгээх гэж байгаа бол цахим хэлбэрээр бас хүүхдүүд маань оролцох юм боломж байгаа. 8805 77 17 гэсэн дугаарыг утсанд мессежээр хариултаа хариулж оролцох юм боломж бас хүүхдүүдэд маань бий. За яг одоо бол эфирийн 30 50 22 дугаарыг утсан хүүхдүүдийн маань нээлттэй асууж тодруулах зүйл байгаа бол за төрийн өмчт Улаанбаатарын их сургуулийн биологийн тэнхимтэй холбоотой асуух зүйл байвал яг одоо багш нартайгаа 30 50 22 дугаарыг утсаар холбогдох юм боломжийг оюутан залуучуудаа 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүдтэй олгож байна. За өнөөдрийн 3 асуултынхаа зөв хариултыг хүүхдүүдтэй тайлбарлан хүргэе багш нараа. За нэгдүгээр асуулт ургамлын эс амтны эсээс ямар ялгаатай вэ гэсэн асуулт байна. За үүний зөв хариулт бол бие хувилбар буюу ургамлын эс маань амтны эсээс вакуолтойгоор ялгагддаг байна. За мөн палстит эсрэгтэйгээр ялгагддаг байна. За палстит гэдэг ойлголт бол ерөнхийдөө ургамалд бол гардаг. Энэ нь бол 3 төрлийн палстит байдаг. Хлоропласт, хромопласт, лейкопласт. За хлоропласт гэдэг бол бидний одоо хамгийн сайн түгөө мэддэг навч яагаад ногоон өнгөтэй байгаа вэ? Иш яагаад ногоон өнгөтэй байгаа вэ гэдэг бол ерөөсөө энэ хлоропластын пигментийн өсөө агуулгаж байгаа учраас бол ургамал маань одоо навч ба ногоон өнгөтэй байгаамаа. За 2 дугаар асуултын хариултыг тайлбарлая. За 2 дугаар асуулт бол хавч цусны эргэлтийн ямар тогтолцоотой вэ? За бид сайн мэдж байгаа хавч маань өөрөө сэр нуруутай амьтан. За амьтад маань түүхэн хувьсах хөгжлийнхаа явцад одоо эд эрэхт нь бол одоо баяжигдаад тэг явдаг. За цусны эргэлтийн системийн хувьд бол одоо хавч хэлбэртнээс өмнө бол одоо цагирагт хорхоод анхны цусны эргэлтийн систем үүссэн байдаг. За энэ нь бол маш бүдүүлэг. Зөвхөн бүдүүлэг байдаг бол за хавч хэлбэртэнд бол цусны эргэлтийн систем одоо үүссэн
одоо арай боловсронгуй болж хөгжиж байгаа одоо амьтан. За хавж хэлбэртэн, шавж, зөөлөн битэн. За энэ асуултын маань зөв хариулт бол задгай цусны эргэлтийн системтэй гэсэн хариулт нь бол зөв байсан. За задгай цусны эргэлтийн систем гэдэг нь бол хавч хэлбэртэнд бол анхдагч зүрх үүссэн. Зүрхнээс салбарласан артерийн одоо тараагур 2 судсаар биеийн хүндэд цус урсаж тэндээсээ бол хураагур судсаар заламгаад хавч хэлбэртний заламгаад цус очиж хүчил төрөгчөөр баяжигдан зүрхний өмнөх одоо анхдагч өнхөлцөгт очдог. Ийм эргэлт явагддаг учраас энийг бол задгай эргэлтийн тогтолцоотой гэж одоо үздэг. За тэгэхээр 2 дугаар асуултын зөв хариулт нь C байх нь. C хариулт нь зөв. За 3 дугаар асуултын зөв хариултыг тайлбарлая. За хос татвар дургамалд ордог овгийг сонгоно гэсэн асуулт байна. За зөв хариулт бол E хувилбар буюу луйлтан гол гэсэртэн. Зөв хариулт байна. За тавчхан тайлбарлаж хүргэл. За ерөнхийдөө цэцэг дургамлыг бол нэг талт болон хос татвар дургамал гэж ерөнхийдөө 2 анги болгон хуваадаг байгаа. За эдгээрээс бол энэ 2 анги маань хоорондоо бол одоо морфолог шинжээрээ бол ялгагдаж өгдөг. Тухайлах юм бол навчны судалжилт, за үрийн тал, үндэс гэх шинжүүдээр бол хоорондоо ялгагдаж өгдөг. За энэ хариултууд дээр бол нэг талт үр дургамлын овгийн жишээ хүртэл харагдаж байна. Одоо B хувилбар буюу үейтэн, C хувилбар буюу санаа нь 2 маань бол нэг талт үр дургамлын одоо төлөөлөгч овгууд юм байна. За гол гэсэртэн гэдэг маань бол манай Монгол оронд бол хамгийн түгээмэл тархсан одоо овг байдаг. Манай Монгол оронд бол гол гэсэртний төрлийн 470 гаруй зүйл ургамал бол одоо ургаж байдаг. Бидний хамгийн сайн мэдэх одоо шарилж, за эмийн багвааха, сүд гэх мэтчил одоо хүүхдүүдийн одоо түгээмэл мэддэг ургамлууд бол энэ овгт батдаг. Энэ овг маань өөрөө бол хос татвар дургамлын ангид хамаардаг. За мөн дээр нь бол луйлтны овг бол мөн хос татвар дургамлын ангид хамаардаг. Ийм асуулт байна. За тэгэхээр өнөөдрийн хувьд 3 асуултын маань зөв хариулт нь 1-ийн B, 2-ын C, 3-ын E гэсэн хариултууд зөв байсан байх нэ. Тэгэхээр хүүхдүүд маань өөрсдийнхөө явуулсан хариултуудыг за өнөөдрийн зөв саяны хариултуудтай тулгаад за тэгээ өөрийн зөв хариулт тус бүрээ тэмдэглээд яваарэ гэдгийг бас хүүхдүүдэд онцлон хэлье. Тэгэхээр бид ч гэсэн хүүхдүүдийнхаа явуулсан хариулт бүрийг эндээ бас тэмдэглэж бүртгэлдээ хавсаргаад явж байгаа. Тун удахгүй буюу хэдхэн хоногийн дараа радио конкурс уралдаанд нэвтрүүлгээ маань ялагч тодорхойлно. За ялагчийн хувьд ямар шагнал хүлээж байгаа вэ гэхээр Төрийн өмчит Улаанбаатарын их сургуульд элсэн суралцах, дуртай ангиас сонгох, дээрэс нь эхний жилийн сургалтын төлбөрөөс 100% одоо хөнгөлөгдөх ийм эрх олгож байгаа. За 2 3 дугаар байранд орсон хүүхдүүдийн хувьд бол эхний жилийн сургалтын төлбөрөөс 50% хөнгөлөх ийм боломжтой. За 4 5 дугаар байранд орсон хүүхдүүдийн хувьд харин 30% сургалтын төлбөрөө хөнгөлүүлгийн зэрэгцээгээр дуртай ангиас сонгон суралцах ийм боломжийг олгож байгаа. Тэгэхээр оролцогч хүүхдүүдийн маань хувьд 78 хүүхэд одоогийн байдлаар бол тунж үлдээд байгаа. За зарим хүүхдүүд нь бол уралдааны явцын дунд бол хасагдаж ингээд уралдааныг орхисон. Харин одоо энэ 78 хүүхэд дундаасаа сүүлийн 2 одоо дугаарынхаа асуултанд хэрхэн одоо хариулах вэ гэдгээс хамаарат ялагч хэн байх вэ гэдэг бол тодорно. За ингээд хүүхдүүдийн хувьд ч гэсэн бас ялагчийг шалгаруулах тэр цаг мөчийг тэсэн ядан хүлээж байгаа хаа гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд эхний 15 байранд орсон хүүхдэд бас Улаанбаатар их сургуульд элсэн суралцах юм батламжийг гардуулах ийм гэх мэтчлэн олон одоо боломжуудыг Төрийн өмчит Улаанбаатар их сургууль оролцогч хүүхдүүдтэй олгож байгаа. Тэгээд тун удахгүй бас ялагч уралдааны шилдэгүүд энэ жилийн Улаанбаатарын их сургуульд элсэн суралцах шилдэг 15 оюутны нэрс тодорхойлно. Тэгээд эх 7 хоногийн дугаартаа бас хамтдаа байгаарай. 3 асуултаа хүлээн авч хариулаарай. Эх 7 хоногийн хувьд мөн биологийн тэнхимээс бэлтгэн хариулсан 3 асуултанд хариулахын зэрэгцээгээр биологийн тэнхимийн гадаад харилцаа, за энэ тэнхимд суралцахын давуу талын талаар бас мэдээлэл өгөх болно.